1993 оноос нэгдсэн үндэсний байгууллагаас одоо жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг дэлхийн усны өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. За энэ дэлхийн усны өдрөөр тэмдэглэх болсон гол шалтгаан бол ирээдүйд ирэх цэвэр цэнгэг усны нөөцийн хомсдол түүнээс үүдэх эрсдлийн талаар олон нийтийн анхаарлыг татах, тэрний төлөө ажиллах төр засгийн бодлогыг чиглүүлэхэд энэ дэлхийн усны өдрийн үндсэн зорилго болж чиглэгдэж байгаа. Бид нар 2010 оноос хойш дэлхийн усны өдрийг оюутны клубтайгаа хамтран тэмдэглэсээр ирсэн. За мөн Монгол орны бүсчилсэн хөгжлийн бодлогоор баруун бүсийн 5 аймаг энэ тэр дундаа эдгээр аймагуд дэх ус намрах газрын сүлжээ энэ бол үнэхээр нийгэм эдийн засгийн хөгжлийн гол үндсэн суур болж байгаа. Тэгэхээр их нууруудын хотхорын бүс Монгол Алтай бүсийн уулсын мөнх цас мөсөн голоос усчж байгаа их нууруудын хотхорын энэ томоохон нуурууд бол хоорондоо усан сүлжээгээр холбоотой байдаг. Бид нэр усны хамгааллын асуудлыг ярихаар уур амьсгалын өөрчлөлт, мөнх цасны айлалт, ууршилт гэдэг маш том зүйл рүү хэлэх юм бол эзэнгүй байдлаар ингээд хандуулаад байдаг. Миний өөрийн харж буй үнцэг бол усны бохирдол, зэнгэг усны нөөцийг хамгаалах асуудлыг иргэн бүр ухамсартайгаар ойлгох нь мэдээж хамгийн чухал, хоёр дахь хамгийн чухал арга зам бол төрийн маш зөв бодлого байх ёстой гэж хардаг. Тухайлбал би нэг жишээ хэлмээр байна. Баруун бүсийн их нуурын хотхорын цэнгэг болон эрдэс нууруудыг холбогдох харс нуурын судалгаа маш олон жил хийгдсэн байдаг. Энэ судалгаа сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнгээр нуурын усны талбай ихссэн ийм зөв тогтол харагдаж байгаа. Энэ мэдээж Алтай бүсийн мөнх цасны хайлттай холбоотойгоор ховд голын урсас нэмэгдэж нуурын усны талбай ихсэж байгаа мэт сүүлийн үр дүнгууд харагдаж байгаа боловч ирээдүйд энэ усны түвшин багасах усны талбайн хэмжээ өөрчлөгдөх ийм эрсдлүүд бол бий болно. Үүнийг дагаад түүнийг ус намрах газар түвшин амьдарч байгаа нүүдлийн шууд, зэрлэг амьтад амрахмлын зүйлийн бүрдэлд өөрчлөлт орох, мөн тэдгээрэг түвшин амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн амжиргааны түвшинд нөлөөлөх, эдийн засгийн бүр бүс нутгийн эдийн засгийн эргэлтэнд нөлөөлөх ийм урт асуудлууд бол гарч ирнэ гэдэг бол үнэхээр бас харж байгаа. Манай баруун бүсийн энэ нуур голууд бол эдийн засгийн маш ашигтай бүс, Монгол орны сэргээлт хэрчим хүчний гол нөөц болж байгаа эдийн засгийн ашигтай бүс нутаг гэж харагдж байгаа боловч үнэхээр усны нөөцөөр хязгаарлагдмал мөнх цас мөсөн голын усаар усчдаг гэдгийг бол үнэхээр онцгой анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр сүүлийн жилүүдэд бид нар хийж чадахгүй байгаа төрийн бодлогод бол хөв цөөрөн байгуулах, зэнгэг усны нөөцийг хоримтлуулах, магадгүй усан цахилгаан станцаар дамжуулаад усан сангуудыг бий болгох энэ асуудлууд бол зайлшгүй хийгдэх ёстой гэдгийг төр засаг бол хараад хийж эхэлж байна. За хоёр дахь нэг чухал асуудал байдаг. Урсцын гормын судалгаа бол зайлшгүй хийгдэж явах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл хэдийн хэмжээний ус орж, хэдийн хэмжээний ус гарч иж тухайн нуурын болон голын экосистем тогтвортой тэнцвэртэй байх вэ гэдэг асуудал зайлшгүй байх ёстой. Гэтэл үүнийг бол үнэхээр тогтвортой хийхгүй байна. Бид нар бол 1-2 жилийн хугацаанд, богино хугацаанд олдож байгаа төсөл хөтөлбөрийн хэмжээнд хийгээд орхиод байна. Том төсөл дэвшүүлэхэд бидний энэ ажил бол олж харагдахгүй байна. Ингээд урсцын гормын судалгааны хяналт мониторинг бол баруун бүсийн тэр дундаа ховд гол, хар нуурын сав газар, хяргас айраг нуурын сав газар үнэхээр нэм түргэн хэрэгтэй байгаа. Энийг би юу гэж хэлэх гээд байна? Ирээдүйд ирэх цэнгэг усны эрсдэл бол магадгүй тэр дөргөм нуурыг мөн айраг хяргас нуурыг усжуулж байгаа тэр их тоон олон тооны цэнгэг ус бол давстаа нууруудыг үүсгэхэд байна. Магадгүй бид нар ундны усгүй болсон тохиолдолд эдгээр нуурлаа усж байгаа усныхаа тодорхой хэмжээг хоримтлуулад хүн амын ундны хэрэгцээнд ашиглах тийм зүйл асуудлууд гарч ирэх байхаа гэсэн айдас бол надад бас төрдөг. Гэтэ энэ бас нэг магадгүй зэнгэг усны нөөцийг хамгаалах нэг шийдэлч болж гарч ирэхийг бас би үүсэхгүй байна. За бидний хамгийн сүүлийн судалгаа буюу 2023 оны хавар хийсэн нэг судалгаа байдаг. Ховд аймгийн төвийн ундны усны чанарын судалгааны асуудлаар бид нар бас манай магистрантын нэг ажил байдаг. Энэ 14-5 худгийн Ховд аймгийн төвийн Жаргалан сумын 14-5 худгийн
усны чанарын судалгааны үр дүнгуудээр бас хамгаалагдсан. Яг энэ сүүлийн энэ судалгааны үр дүнгээр бол Ховд аймгийн Жаргалан сумын иргэд маань ундны усаа хангаж байгаа тэр одоо гүний худгууд нь бол усны чанарын шаардлагын түвшинд бол байгаа гэдэг нь бол батлагдсан шинжилгээний үр дүнгээр. Энэ бол манай одоо бас орон нутгийн хэмжээнд цэнгэг усаа хамгаалах шийдлүүд нь бол харьцангуй бас зөв буюу хурдтай явагдаж байгаа юм байна гэдгийг би бас харсан. За хоёр дахь нэг бас асуудал байгаа. Энэ бол мэдээж цэвэрлэх байгууламжийн асуудал орж иж байна. За цэвэрлэх байгууламж нь одоо утгагүй даацсан хэтрээд одоо асуудал бол өрнө нь одоо орон сууцжуулж байгаа байдал. За энэ хүн амын өсөлт бол цэвэр усны хэрэглээг ихсгэж бохир усны гаргалтыг бол ихсгэх нь ойлгомжтой. Одоо байгаа одоо энэ бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн одоо гаргаж байгаа цэвэр усны хэмжээ нэг 40-50% хооронд байна гэсэн үзүүлэлтүүд гарч байна. Гэтэл энэ бол үнэхээр боломжгүй зүйл, болохгүй зүйл. Өөрөөр хэлбэл энэ ядаж 90-с дээш байж бид нар цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа одоо тогтвортой сайн явагдаж байна гэж үнэлэх ёстой. Тэгэхээр одоо дараагийн одоо цэвэрлэх байгууламж маань Ховд аймагт баригдахаар төлөвлөгдөж байгаа. Энэ цэвэрлэх байгууламж нь манай аймгийн орон нутгийн газар зүйн нөхцөл цаг уурын онцлог тохирсон ийм зөв шийдлэр баригдаасаа гэж би хамгийн их хүсдэг. Тэгээд Ховд Монгол улсын хэмжээнд гаргаж байгаа тэгээ бохир одоо ус цэвэрлэх байгууламж гаргаж байгаа цэвэр усыг эргээд ашиглаж байгаа технологиуд бол байгаа. Том үйлдвэрийн газрууд, эрдэмтдийн уулын байжуулах үйлдвэр, дархны төмөрлөгөө үйлдвэр гэдэг олон одоо газрууд байгаа. Тэр зөв шийдлүүдийг бид нар орон нутгатаа хэрэгжүүлэх үнэхээр хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах асуудал дэлхийн нийтийн хэмжээнд Монгол орны хувьд бол хамгийн одоо тулгамдсан асуудал болоод байгаа. Тэр дундаа орон нутгийн хувьд өөрөөр хэлбэл нийт хүн амын дийлэнхэн гэр хороололд амьдарч байгаа. Тэгэхээр яндангийн тоог бууруулж агаарын бохирдлыг бууруулахад орон сууцчих асуудал гэдэг айгүй өөр шийдэл яриад байдаг. Гэтэл цаанаа бол өөр биднэрт бас нэг өөр байгаа шийдэл бол тухайн иргэн бүр тухайн одоо баг бүртээ цэвэр усны жижиг технологиудыг нэвтрүүлэх асуудал чухал гэдгийг би сая өмнө хэллээ. Хоёр дахь чухал зүйл бол саарл усыг ашиглах технологиг тухайн одоо газруудад бол үнэхээр түгээх шаардлагатай. Ялангуяа үнэг шинэ баригдаж байгаа барилгууд дээр стандарт тавихад саарл усыг эргэж ашиглах тийм технологийн шийдлүүдийг тухайн барилгын стандарт тусгаж түүнийг одоо хүлээж авахдаа төр засгаас бас хянаж мөн ийм шийдлээр баригдаж байгаа барилгууд дээр тодорхой хэмжээний одоо татвараас чөлөөлөх аж ахуйн нэгж татвараас чөлөөлөх ийм үйл ажиллагаанууд явагдаасаа гэж боддог. Энэ одоо өнөөдөр миний энэ яриад байгаа асуудал бол яг дэлхийн хамгийн хөгжилтэй орнуудын маш одоо үр дүнтэй хэрэгжсэн туршлагууд гэдгийг бас хэлмээр байна. 2018 онд би Германд ажиллаж явж байхдаа энэ одоо зүйлийг бас олж харж байсан. Японд ч бас харж байсан тийм.